Танд Magic Finance санхүүгийн програмын хэрхэн татаж суулгах зааврыг илгээж байна. Та хамгийн эхлээд өөрийн интернет хөтөч дээрээ Magic Group CGMN гэж бичээд гайх товчийг даран зааж үргэлжлүүлнэ. Энэхүү гарч ирэх цонх бол манай компани ерөнхий вебсайт бөгөөд та энэ сайтныхаа програм хангамж гэсэн товчийг сонгож даран доор гарч ирэх кодны хүсэл илгээх гэсэн товчийг дарж цааш үргэлжлүүлнэ. Шинээр гарч ирэх цонхны тод улаанаар бичигдсэн текст буюу суулгах файл татах гэсэн товчийг даран гарч ирэх цонхны Magic Finance Cig Exe гэснийг сонгож маус хоёроо дараад гарч ирэх сонголтуудаас download гэснийг сонгож дарснаар та програмаа татах юм. Ихэнх тохиолдолд интернетээс татаж авсан файл таны компьютерийн download хавцанд автоматар ордог тул та татаж авсан файлаа өөрийн компьютерийн download хавцыг нээн дотор нь байрлах Magic Finance Cig Exe гэсэн файлыг сонгож хоёр удаа дарахад файл маань автоматар нээгдэх бөгөөд зарим тохиолдолд таны харж байгаачлан ийм анхааруулга цонх гарч ирэх бөгөөд энэ анхааруулга цонхны More Info гэсэн бичиг дээр дарахад доод талд Run Anyway гэсэн товч гарч ирэх ба энэ товч дээр даран цааш хэвийн үргэлжлүүлэх юм. Харин энгийн үед Setup гэсэн жижиг цонх гарч ирнэ. Та энэхүү гарч ирсэн цонхны доод хэсэгт байрлах Next гэсэн товчийг даран цааш үргэлжлүүлэн цонх доторх өөрчлөгдөж энэхүү программыг ашиглах нөхцөлтэй танилцсанаар I accept-тэй Agreement гэсэн текстийн урд байрлах жижиг бөөрөнхий дээр дарж доор байрлах Next гэсэн товчийг даран мөн цааш үргэлжлүүлэх юм. Дахин Next гэсэн товчийг дарснаар програм маань таны компьютер дээр суух үйлдэлхийн уншиж 100% болсны дараа цонх дахин солигдож доор байрлах 3 товчны голын товч буюу Finish гэсэн бичгээр солигдох юм. Ингэснээр таны програм суулгах үйл явц маань 80% болж байна гэсэн үг юм. Мөн таны хамгийн сүүлийн үйлдэл буюу програм уншиж дуусан энэхүү харагдаж байгаа дараагийн үйлдэлийг таниад чиглүүлэх цонх гарч ирэх бөгөөд та сайтар уншиж танилцах хэрэгтэйг анхаараарай. Харин дараа нь таны дэлгэц дээр Magic гэсэн нэртэй хавцас үүссэн байх бөгөөд та Magic гэсэн хавцаа нээн дотор нь байрлах Serial Code PE гэсэн Excel хавцыг нээх юм. Excel хавцыг нээснээр интернет хөтөж автоматар нээгдэх бөгөөд харин одоо та код гарах гэсэн баруун талд байрлах товчийг дарснаар энэхүү хэсэгт урт код гарч ирнэ гэдгийг мөн адил анхаарна уу. Код гарч ирсний дараа илгээх гэсэн товчийг дарахад интернет хөтөж нээгдэх ба мөн таны бүртгэлтэй регистр гэсэн нүдэнд та компанийнхаа регистрийн дугаарыг хийн дор нь амжилттай гэсэн бичиг гарч ирэх ба мөн үргэлжлүүлэх гэсэн товчийг дарах юм. Цонх дахин солигдож мэдээлэл бөглөх гэсэн хэсэг гарч ирэх бөгөөд мэдээлэлээ бөглөөд баруун талд байрлах код илгээж байгаа шалтгаан гэсэн хэсэг харагдана. Энэ хэсгээс шалтгаан сонгох гэсэн дээр даран өөрийн шалтгаанаа сонгож дарах юм. Ингэхдээ та шалтгаан сонгосныхоо доор гарч ирэх анхааруулга болон төлбөр төлөх хэсэгтээ сайтар уншиж танилцсан үйлдэлээ цааш хийнэ. Шалтгаан болон төлбөрийн хэсгээ сонгосноор доор байрлах баримт гэсэн хэсгээ бас давхар бүглэнэ гэдгийг анхаарна. Цааш үргэлжлүүлэхдээ үргэлжлүүлэх гэсэн товч дээр даран цааш үргэлжлүүлэх юм. Одоо цонх дахин солигдох ба та төлбөрийн нэхэмжлэхээ хэвлэж авч болох ба нэхэмжлэх үүсэх төлбөр төлөх хэлбэрээ сонгоод гүйлгээний утга дээрээ нэхэмжлэхийн дугаарыг бичнэ гэдгийг анхаарна уу. Хэрэв кодны хүсэлт амжилттай илгээгдсэн бол таны мэдээллийг амжилттай хүлээж авлаа гэсэн бичиг танд харагдана. Ингэснээр бид таны төлбөрийг шалган ажлын 3 цагийн дотор имэйл рүү тань код болон суулгах зааврын хамт илгээх болно. Хэрэв ирэхгүй бол та доорх дугаар руу холбогдсон асуудлаа шийдвэрлэх боломжтой. Танд амжилт хүсье.